энэ томроо дуусчихсан. Нэг нас хүрээд нас биенд орсон гэж байна. Одоо энэ хоёр чинь нөгөө 2 настай байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ яг одоо энэ хэмжээндээ өсөөд одоо дээшээгээ нэг хайхтар өсөөд байхгүй. За мэдээж нөгөө нэг хоол тэжээл ясвал таргалаад жин магазгийн жоохон нэмэгдэж болно гэсэн. Тэгэхээр энэ пүүдлүүдийн энэ үйлдвэрийн пүүдлийн бол яг стандарт юм бол яг л иймэрхүү байдаг л та. Эндээс бол нэг хайхтар том болоод байгаа байхгүй. Тэгэхээр гэр бүлийн нөгөө бүхэл төрлийн гишүүнд яг нийт сайт. Одоо жоохон хүүхдтэй ч гэсэн одоо хөдөлгөөн ингээд ихтэй байгаа шүү дээ. Ингэгүй жоохон хүүхдэд яг ингээ хань болчихно. За ингээ настай хүмүүс болон дунд зэрэг яг бүх хүмүүс тухайн хүн ямар хуу үйлдэл гарч чинь эн чин ухаантайгаар нэлээд дээгүүр очиж байгаа нөхөө. Тэгэхээр яг тэнд нь нөгөө нэг хайцдаг учраас гэр бүлд яг нөгөө тижээхэд хамгийн тохиромжтой бас нөгөө үйлдвэрүүдийн нэг л дээ. Тэгээд 15-аас 16 наслах уу? Насжилтын хувьд бол яг тогтсон юу бол байхгүй. За мэдээж нөгөө нэг хамгийн нэгдүгээрт хооллолт байгаа. Арчилгаа маллагаанууд байна. Юу юм аа те? Хурц хоолойтой юм те. Тийм. Орчин нөгөө нэг жоохон солигдоход одоо нохоо муур бол нэг жоохон дургу. Багаас нийгэмшүүлээд энэ тэнд аваачаад энэ тэнд ингээ яваад ивэл зүгээр. Тэг ер нь бол сурна шүү дээ. Яг л нөгөө нийт ч ингээ болгоод бүх амьтд хүмүүстэй ингээд уулзуулаад дагуулж яваад ингэх юм бол нохоо яг тэр энэ нөгөө юутай холбоотой л да. Нэгдүгээрс нөгөө өмнөх эцэг их нь ямар хуу байсан бэ гэдэгтэй. Дараагийн нэг зүйл нь болохоор тижээлэг арчилгаа маллага ямнуухуу байснаас шалтгаалаад нөгөө биеийн өсөлт хөгжилчин явагдаж эхэлдэг байхгүй. Тэгэхээр энэ багаас нь эхлээл өөртөө хэрэгтэй эзэстэй минерал юу те тэнгуүтэй витамин хангалттай хэмжээгийн тижээлийн өгөх юм бол одоо биеийн хөгжил тэрийг дагаад өсөглөн ингээ болоод ирдэг. Тэгэхээр тэр бас нэлээд сайн нөлөөлнө л та тухайн.